Нөгөө нэг AI ашиглаад ирэхээр нөгөө хүн чинь нөгөө бас өөрөө хөгжөөд яг юу асуух уу? Тэ нэг асуулт асуух чадвар бас илүү сайжраад ирж байгаа байхгүй юу? Би бол одоо юу гэдэг яг байгууллагынхаа одоо юу гэдэг ERP буюу санхүү, хүний нөөц, тэ борлуулалт тэр бүх датан дээрээ одоо өөрийн хүссэн асуултуудаа асуугаад мэдээлэл аваад тэн дээрээ одоо юу гэдэг шийдвэр гаргахад энэ мэн бүр асар одоо их цаг хугацаа, хүний нөөц, энерги хэмжээгээ хэмжээл байгаа байхгүй. За санхүүгийн ерөнхийдөө гол одоо үзүүлэлтүүд, KPI үзүүлэлтүүд маань ер нь одоо бас сайн төвшөнд яваад байна уу, муу төвшөнд яваад байна уу гэдгийг зүгээр л ганц асуултаар л асуугаад бүх мэдээлэл авах ийм одоо цаг үед бид нар бол амьдарч байна. Хуучин бол юу гэдэг энийг чинь ингээл нөгөө боловсруулаад тэ одоо юу гэдэг за нэг тим өгөөтөх гээл тэ тэн дээр ингээл нөгөө хүмүүс ажиллаад боловсруулаад тэ цаг хугацаа алдаал ингээл нөгөө Excel дээр ажилладаг юм уу те ингээл нэг асар их ажил болдог байсан бол за одоо энэ бол жинхэнэ нөгөө нэг AI-ийн модулүүд мань өөрөө энэ дээрээ ажиллаад асар хурдтай одоо жишээ нь энэ мэдээллүүдийг боловсруулад өгөх ийм боломжтой болсон. Дататай компани датагаа цуглуулж чадсан, датагаа удирдах чадсан те эргээд энэнийг AI-тай уялдуулаад энэ дээрээ асар хурдтай шийдвэр гаргаад явж байгаа компаниуд бол одоо яг энэ цаг үед бол хамгийн хүчтэй.